Би үгэндээ мөнгнөөс илүү хайртай. Мөнгө олддог юм уу? Бас үргэлддэг л юм. Харин үг гэдэг хүний нүүр, үнцэн гэдэг хүний жинг тодорхойлдог. Мөнгөөр би төр зүрийн тайлбарлыг авч чадна. Гэхдээ мөнгөөр хүний итгэлийг хязээч жинхнэр нь худалдаж авч чадахгүй. Амлснаа биелүүлээгүй үг нэг төгрөгнөөс ч илүү хүнд жинтэй уналт болдог. Би баян биш байж магадгүй. Гэхдээ би худал үгэнд ядуу байхыг хүсдэггүй. Хүний хамгийн том хөрөнгө халаасанд биш, хэлсэн үгэнд л байдаг. Үнцэн гэдэг зүйл чимээгүй оршдог. Тэр өөрийгөө сурталчилдаггүй. Тэр өөрийгөө хамгаалах гэж хашгирдаггүй. Үнцэн бол амархан амлалтаас татгалзаж, хэцүү үед ч үнэн хэвээрээ үлдэх зоргийг хэлдэг. Миний л бодлоо л доо. Мөнгө намайг баян харагдуулж магадгүй. Харин үг намайг хүн болгодог. Өнөөдөр би алдсан байж болно. Маргааш би хоосон ч байж магадгүй. Гэхдээ би үгэндээ үнэн байвал өөрийгөө алдсан гэж хязгаарч хэлэхгүй. Мөнгө дуусахад дахиад болж болно. Харин үнцний алдвал хүн өөрийгөө олж авахад бүх насаараач багтаж мэднэ. Хинэ? Шинэ оны мэд. Нэрийг чинь ч мартчихтэй. Raindrops fall, they taste like tears, echoes linger.